нар ян байн өөрчлөгдөд байна. Энийг би no. Окей, болгоч. Окей. За сайн байцгаана уу залуусаа. Цоо шинэ хүн бичлэг тавтай морил. За тэгэхээр миний сувг дээр одоо энэ хүлэг гэдэг энэ сувг дээр бол ерөнхийдөө юунээс цааш YouTube-тэй холбоотой, видео хийхтэй холбоотой заавар зөвлөгөө хичээлүүд орж авах болно. Харин FL Studio хөгжмийн талаар холбогдлолтой бичлэгнүүд байна болохоор зэрэг James Loops гэсэн нэг channel нээчин тэрэн дээрээ оруулах байгаа шүү. Тэгээд үүнээс хойш видео YouTube-тэй холбоотой бичлэгнүүд дээр бөмбөгдөд өгнө гэдгийг амлаж байна. За тэгэхээр хамгийн ихний ч явах өнөөдрийн бичлэг болохоор юу вэ гэхээр YouTube дээр хийж болох видео санаануудыг та бүхэндээ хуваалцах гэсэн. Ер нь бол миний өөрийн одоо дайггүй хөөрхөн хүмүүс үзэж чинь гэж боддог видео санаанууд байгаа. За тэгэхээр 20 гаруй санаанууд байгаа. Тэгээд би утсан дээрээ ингээд тэмдэглэсэн байна. За тэгээд эхнээс нь хэлье. За эхнээс нь нэгтгэхт нь анхны сэтгэлийн бичлэг гэж байгаа. Анхны сэтгэлийн бичлэг дээр болохоор ерөнхийдөө анх ямар нэгэн зүйлийг худалдаж аваад түүнийг ингээд аваад өөрт чинь ямар сэтгэл төрж байгаа тэрийг одоо бусдтай хуваалцсан тийм бичлэг хийж болж байна. Дараагийнх нь болохоор бүтээгдэхүүний ревю бичлэг байна. Бүтээгдэхүүний ревю бичлэг нь болохоор зэрэг ямар нэгэн бүтээгдэхүүн худалдаж авсан одоо камер байд юм уу, утас байд юм уу, альсвал мейкап ямар нэгэн продуктууд худалдаж авсан байгаад тэрийг ингээд муу тал нь юу юм бэ, сайн тал нь юу юм бэ, яаж ашигладаг юм бэ те хаана юу байдаг юм бэ гэдгийг ингээд дэлгэрэнгүй ингээд ревю хийсэн одоо ревюг одоо яг монголоор юу гэж хэлэх юм бэ? Одоо сэтгэл хэсэгт ревюг яаж монголчилж хэлэх боломжтой ингээд бичээд бүтээчээрээ. За тэгээд дараагийнх нь болохоор зэрэг та бүгдийн мэддэг хамгийн сайн мэддэг влог байна. Влог дээр болохоор ерөнхийдөө өөрийн өдөрт болж байгаа үйл явцаагаа ингээд хийдэг. Гэхдээ минийхэр бол влогийг бол ингэж хийвэл гоё гэж бодогддог. Ерөнхийдөө ямар нэгэн үйл явдалд одоо арга хэмжээнд ингээд хамрагдаж байгаа бол те тэрэн дээр очиод ямар хуу юм болж байгаа гэх мэтчлэнгийн тэм зүйлүүдийг ингээд харуулдаг. Влог хийхэд маш олон төрлөөр хийж болно. Одоо энэ жагсаалтан дээр ч гэсэн бичсэн байгаагаар ингээд аяллах байж болно. Ямар нэгэн зүйлийг туршиж үзэж байгаагаарч байж болно. Альсвал ямар нэгэн зүйл хийж сурж байгаагаарч байж болно. Гэх мэтчлэнгээр влогийг маш хүргээр хийх боломжтой. За тэгээд дараагийнх нь болохоор хамгийн хямд шилдэгүүдийн бичлэг. Тэгэхээр зэрэг ерөөдөө хамгийн шилдэг камернууд, хамгийн шилдэг утаснууд, хамгийн шилдэг аппликейшнч байт юм уу те хамгийн шилдэг одоо уруулын бодог, хамгийн шилдэг одоо сүрчиг гэх мэтчлэнгийн зүйлүүдийг ингээд хийдэг шүү дээ. Гэхдээ хамгийн шилдэгдээ харин хамгийн хямдхан төсөр мөнгөө хэмнэж болохоор тийм хамгийн шилдэгүүдийг чагсаасан тийм бичлэг хийж байна. За чорын нар ян байн өөрчлөгдөд байна. Энийг би no. Окей, болгоч. Окей. За тэгээд юун дээр зогслоо. Тэг хамгийн шилдэггүй юу хямд болон шилдэггүүдийн чагсаалт бичлэг. За дараагийнх нь болохоор энгийн заавар зөвлөгөөний видео байж болно. Одоо ямар нэгэн зүйлийг хийхдээ та амар сайн байж болно шүү дээ. Тэгэнгუთ тэрийгээ одоо мэдгүй хүмүүст ингээд зааж өгсөн, алхамаар ингээд зааж өгсөн маш детальтай зүйлийг одоо бичлэгийг хийж хүргэх юм бол хүмүүс маш их хүзнэ. За дараагийнх нь болохоор зэрэг бүтээгдэхүүний харьцуулалт байна. Одоо ямар нэгэн хоорондоо төсөөтэй одоо хоёр өөр камерч байд юм, хоёр өөр утасч байд юм те, хоёр өөр гуталч байд юм уу. Тиймэрхүү зүйлийг хооронд нь харьцуулсан нэг нь нэгнээсээ юугаараа илүү юм байна, нэг нь ямар нэгнээсээ юугаараа одоо мяав юм байна ч гэдэг юм те. Тиймэрхүү харьцуулсан бичлэгийг хийж болно. За дараагийнх нь болохоор зэрэг хэрхэн яаж хийх вэ бичлэг. Мөн адил нөгөөх энгийн заавар зөвлөгөөтэйгээ
адил боловч хэрхэн яаж хийх вэ гэдэг одоо өөрөө ярихгүй ч гэж болно те. Яаж одоо цаасаар ингээд юм нуглаад юм хийх вэ ч гэдэм үү? Эсвэл яаж юм одоо яаж юм гой цэвэрлэх вэ ч гэдэм үү те. Мэдгүй ямар ч үсэн нэг тийм детальтай яаж хийж байгаа тийм процессыг үзүүлсэн тийм бичлэг хийж болно. За тэгээд дараагийнх нь болохоор зэрэг өөрчлөлтийн бичлэг байна. Одоо өмнө нь болон дарааг нь харьцуулсан тийм өөрчлөлтийн бичлэг байж болно. Одоо жишээ нь гэх юм бол одоо өрөөний дотор заслыг ингээд янзлсан ч гэдэм үү те. Альс үл амар ингээд буулгаа хийцэн байсан өрөөг цэвэрлээд гой болгож байгаа ч гэдэм. Бүр альс үл одоо тарган байж байгаа турсан байдаг ч юм уу те. За тэгээд дараагийнх нь болохоор reaction видео. Reaction видеог бол ер нь бол мэдж байгаа бох. Тэгээд YouTube дээр байгаа янз бүрийн одоо тренд болж байгаа тийм бичлэгнүүд, дуунууд, music видеонуудыг ингээд reaction хийгээд өөрийнхөө хариу үйлдэлийг үзэгчдэд харуулах тийм бичлэг байгаа. За тэгээд дараагийнх нь болохоор зэрэг болсон явдлыг ярьж өгдөг видео байгаа. Тэгээд энэ болсон явдлыг ярьж өгдөг видео хийдэг юм сувгууд маш их болсон. Гэхдээ тэднээс ингээд гоё ялгараад өөр зүйл ингээд хийж бас болох юм гэж би бодож байгаа. Тэгээд хөгжилтэй болсон явдалч үү юм уу? Альсвал хүн итгэхээргүй болсон явдалч үү юм уу те? Ерөнхийдөө болсон явдлыг бол маш их хүн үзэх дуртай, та ч гэсэн мэдж байгаа. Тэгэхээр зэрэг энийг бас туршаад үзэхэд гэмгүй байх гэж бодож байна. За тэгээд дараагийнх нь болохоор зэрэг фитнес видео. Магадгүй та маш гоё биетэй байж болно. Маш гоё биетэй, эмэгтэй, эрэгтэй хамаагүй те. Тийм бол одоо яа гэдэг фитнес дээр хийдэг дасгалуудынхаа тухай бичлэг хийж болно. Тэгээд дараагийн бичлэг, дараагийн санаан дээр болохоор зэрэг одоо энэ фитнестэй холбоотой хоолны одоо дэглэмийн бичлэг хийж болно. Одоо би ямар дэглэм барьдаг вэ те? Ямар дэглэм байдаг вэ? Би өдөрт ямар хоол иддэг вэ ч гэдэм. Тиймэрхүү бичлэг хийж болно. За тэгээд дараагийнх нь болохоор аяллаа бичлэг байна. За аяллаа бичлэгийг бол маш олон их хүмүүс үзэх дуртай байдаг. За тэгээд аяллаа бичлэгийг хамгийн гол нь хийхдээ одоо зүгээр аялж байгаагаа ингээд гайхуулах та биш. Одоо тэр газар очиод одоо Таиланд явлаа гэж бодоход те. Тэр Таиланд руу очиод хаана очиж ямар юм хийх үү? Юу идвэл илүү гоё байд юм бэ ч гэдэм үү те. Тэгээд одоо ийш тийш явхад юу ашиглавал илүү хямд төсрөөр явд болд юм бэ гэдгийг харуулсан бичлэг хийж болно. Мөн одоо хаана очивол ийм гоё юм байд юм, ийм тийм байд юм гэдэг мэдээлэл агуулсан тийм аяллаа бичлэг хийж болно. За дараагийнх нь болохоор зэрэг анхны туршлагын бичлэг. Анхны туршлагын бичлэг. Энэ бол өмнөх хамгийн ихнийхтэй төстэй сонсогдож магадгүй. Гэхдээ арай өөр. Анхны туршлагын бичлэг маань болохоор зэрэг ерөөхдөө өөртөө та өөрөө хийж үзээгүй. Ерөөсөө тийм туршлага байхгүй зүйлийгээ хийж үзээд тэгээд тэрэн дээр яаж өөрөө алдаа хийж юун дээр одоо анхаарах хэрэгтэй юм бэ гэдгийг шууд тухайн процесс дээрээс нь ингээд бичсэн бичлэгээ ингээд хүнтэй хуваалцаж болох юм. За тэгээд дараагийнх нь болохоор зэрэг челленж видеонууд. Челленж видеонууд уусаа ойлгомжтой. Хаасайгүй маш олон челленжүүд байгаа. Тэр челленжүүдэд нэгдээд челленжийн бичлэгүүдэд оруулаад иж болох юм. За дараагийнх нь болохоор зэрэг ярилцлагын видео байна. Ярилцлагын видео маань болохоор зэрэг ерөөхдөө ямар нэг хүнтэй ямар нэг юм одоо тодорхой хэмжээний амжилтанд хүрсэн хүнтэй ч гэдэг юм те. Тиймэрхүү хүнтэй хийсэн ярилцлага маягийн тийм бичлэг хийж байна. Миний зөвхөнд юу байна вэ бичлэг. За миний зөвхөнд юу байна вэ бичлэг дээр болохоор зэрэг магадгүй та одоо дуучин байж болно, зурагчин байж болно, зураглаач байж болно тий. Эсвэл эмчж байд юм уу. Ингээд мэрэгжлээсээ хамаарат хүн болгоны зөвхөнд янз янз юм байдаг тийм. Тэгэхээр тэр зөвхөнд тэр нь юу байна вэ гэдгийг бас харахыг одоо хүний муу дуртай гэх юм уу. Үгүй одоо тийм хэрэг дуртай хүмүүст зориулсан тийм бичлэг хийж болно. Тэгэхээр зэрэг тэр хэрэг дуртай хүмүүс чинь маш олон байдгийн шүү. Тэд нэр аягүй их үзэн шүү гэдгийг хэлмээр байна. За тэгээд дараагийнх нь болохоор өөрийн сувгтаа трейлер видео хийх. Трейлер видео маань болохоор ерөөхдөө өөрийн чинь сувг дээр subscribe дараагүй хүмүүс орохлоор ингээд ийм том бичлэг гарч ирдэг юм хийж болдог. Тэгээд тэрэн дээрээ ерөөхдөө ингээд өөрийн сувг дээрээ та юу оруулдаг вэ гэдгийг ингээд харуулсан тийм одоо жижиг stock маягийн бичлэг хийж болно. Магадгүй миний сувг дээр
subscribe дарахаас өмнө харсан бол ийм трейлер бичлэг байгаа. Яг тэмтэй төстэй тийм жижиг шторк маягийн бичлэг хийвэл бас ер нь айгүй сонирхолтой зугаатай байдаг. Тэгээд ямар ч байсан энэ бичлэгийг ер нь хийсэн дээр гэж боддоо шүү чаналууд. Дараагийнх нь болохоор миний ашигладаг шилдэг аппликейшнууд гэдэг. Ерөнхийдөө өөрийнх нь утсан дээр байгаа хамгийн ашиглах дуртай шилдэг аппликейшнуудаа танилцуулсан бичлэг хийж болж байна. За дараагийнх нь болохоор зэрэг хэрхэн мөнгө хийх вэ? За энэ сэдв бол маш том сэдв. Яагаад гэхээр зэрэг хэрхэн мөнгө хийх вэ гэсэн талаар маш олон хайлтыг авдаг. Тэгээд монгол хэл дээр хийсэн контентууд бас их ховор байдаг. Тийм болохоор магадгүй энэ маш амжилттай видеоны сэдв байж магадгүй. Тэгэхээр мөнгө яаж хийх вэ талаар маш олон талаар одоо юу байгаа штэ. Арга байгаа штэ. Тэр одоо мэддэг аргаа ингээд хүнд юу асан зааж өгсөн тэмцэл хийж болно. Гэхдээ мөнгө яаж олох вэ гэд нөгөө нэг юм сөн реклам үзээд мөнгө олох гэдэг тийм амархан маягийн биш. Ямар нэгэн өөрийн скиллээ ашиглаад хэрхэн мөнгө олж болдог вэ гэдэг тийм аргачлалыг заасан тийм бичлэг хийж болох юм. Топ 10 видео. Ерөнхийдөө бүхэл зүйлийн топ 10-ыг жагсаасан тийм бичлэг хийж болно. Ер нь бол маш том тийм сувгууд байдаг. Гэхдээ ерөнхийдөө монгол хэл дээр яагаад ингэж хийгээд үзэж болохгүй гэж. Тэгээд энэ нэг туршаад үзээрэй гэж хэлмээр байна. За дараагийнх нь болохоор зэрэг хямд бүтээгдэхүүний эсрэг үнэтэй бүтээгдэхүүн харьцуулсан бичлэг хийж болно. Одоо жишээлбэл одоо iPhone-ы камера амар гоё болоод байна, сайн болоод байна л гэдэг байгаа тийм. Тэгвэл iPhone-ыг хамгийн сүүлийн үеийн iPhone-ыг маш үнэтэй тийм мэргэжлийн камертай харьцуулсан маягийн тийм бичлэг хийж болно. Тэгэхээр тэгэх юм бол бас маш олон үзэлтийг авдаг байгаа. Англиар хайх юм бол маш олон үзэлтийг авсан тийм бичлэгнүүд байгаа. Тэднийг хараад тэрнээс санаа аваад бас монгол хэл дээрээ контент бүтээж бас болох юм. За дараагийнх маань болохоор зөв видео подкаст байна. Видео подкаст маань бол ерөнхийдөө ярилцлагын видеотой ер нь төстэй. Гэхдээ видео подкаст маань болохоор ерөнхийдөө илүү ямар нэгэн сэдвээр тэр сэдвийн талаар одоо тойруулаад ярих нь шүү дээ. Ярилцлага маань бол ерөнхийдөө тэр ярилцлаганд орж байгаа тэр тухайн тэр хүнийг ярьсан тийм ярилцлага. Харин видео подкаст маань болохоор зэрэг одоо подкаст хөтлөгч маань тэр оролцож байгаа 42 маань ямар нэгэн сэдвээр өөрийн үзэл бодлоо хуваалцсан тийм бичлэг байдаг байна. За тэгээд миний жагсаасан жагсаалт маань бол ингээд дуусч байна. Тэгээд магадгүй та өөр гоё санаанууд байгаа бол сэтгэл хэсэгдээ бас бичиж үлдээж хүмүүст гоё түгээгээрэй. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баярлалаа.